Та subscribe дарж суугаа захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Нэг хэнч гисэн шөнийн харанхуйд хүмүүн босын эвгүй дуу сонсоод айж сандран шүүдэ. Тэгвэл Архангай аймгийн нэгэн суманд эвгүй дуу чимээнээс болж нэгэн айлын ихнэр галзуурсан таагүй явдал гарчээ. Цэнгэлийн хийг бор хонтын аманд буусан шөнө. Тэм гэж хэлэх аргагүй үл мэдгдэх дуу гэрийг нь тойроод нар боруу эргэн сонсогдож ихэлсэн аж. Цэнгэл өөрөө моогүй анчин хүн учир ямар нэг амтны дууг бол андахгүй. Гэвч тэр дууг ямар нэг амтных гэж хэлхийн аргагүй байсан байгаа юм. Тэгээд ч хоёр нохойн дотор зарсхийн дуу ойрхон гараад байхад огт хуцахгүй байсан нь бүр гайхалт. Эхнэр нь юу дуурайд байгаа юм бэ? Би айгаад байна гэж үс гэзгээ зол гаах нь холгүй айж сандраад хоёр хүүхэд нь ээжигээ даган айж орилоход цэнгэлийн дотор бүрч харанхуй илжээ. Ядахта саяхан сэргээс ирсэн дүүн хантай байсан бол бас ч гэж учиртай байх бай. Гэтэл шин бууцсан дээр гэрээ барьсны дараа хаваржаан дээрээс адуугаа олж ирэх хэмээн тушаал өгөөд явуулчихсан байдаг. Цэнгэл дэмий ядахта. За байц. Хярсны дуу гэхэд арай айл чанга юм. Бас үнэг гэхэд их өөр гэж гайхшран суужээ. Төрөөхөн гэрийнхээ гадаа ол сэвхэ зогсож байхад энэ сонин муухай дуу гарсан бөгөөд тэгхэд цэнгэл гөлгөн чонл уйлж байна. Дээд хотны магсрын хүүхдүүд саяхан нэг чонын үрийг тоноод гिची чоныг нь буудчихсан юм гэс. Тэгээд л ихгүй болсон амтан айл бараадад үлж байхгүй юу? Хэмээн санаагаараа буудсан боловч удалгүй өөрөө хүртэл эвгүйцэд гэртээ явж орсон юмсан жий. Толгойтой ус ард займ гэнх уйлах давхцсан ийм дуу ямар амтнаас гарч болох вэ гэж тархиа гашилтал бодсон цэнгэл ямар ч байсан амтных биш ээ. Харин хүнийх байж болохоор хүнийхтэй бүр улангасаж галзуурсан хүн л ингэж хачин муухай орилох байх гэж өөртөө дүгнэлт хийгээд юутаж ихнэр хүүхдээ тайвшруулъя гэж бодон холын тусгалтай орс гарч хийдэнгээ аваад бууга мөрлөн гарахтаа нэг хий буу тавиад үзье гэж хэлжээ. Гэтэл хоёр нохоо нь гэрийнхээ хаяанд ирчихсэн гасалж гэнхч тэнхэлгүй амтд бараг л гэртээ дайрч орох нь холгүй зогсож байхыг үзээд бүрч самгардан зол тойл буцаад гүйгээд орсонгүй. Шөнийн их талд юу ч үл харагдах бөгөөд нөгөө аимшигын амтны хоол хяхрах мэт инээж мөн эхэр татан уйлах адил сонсогдсоор л байж. Цэнгэл ямар ч байсан дуугарч байгаа зүг рүү бууга багцаагаар чиглүүлээд гохыг нь дарж орхичээ. Тэгтэл чиг дүжрүүлсэн их чимээ гарч эргэн тойрон намжин болсон. Гэнэт харанхуйн дундаас хагас галзуу илий бала гимээр хүний доо. Чи намайг яаж байгаа юм бэ? Гэж улам чангаар зөрхрөн уйлхан сонсогдсон аж. Бараг л нүд нь юм харахаа болоод чихэн юу ч дуулахаа болтол айж чичирсэн цэнгэл хөөгцсөн мэт унаж тусах нь холгүй гэртээ явж ороод хаалгаад дангантал түгчжээ. Авган гэрлүүн гүйх мэт ойртож буй хачин хүний орилоон бархрааныг сонсоод тэр дороо ухаан алдан унаж хүүхдүүд нь улам чанга чарлан уйлалдаж ихэлсэн аж. Тэгтэлч нөгөө хачин дуутай амтан яг гэрийнх нь гадаа ирээд ямар нэг амтны хүү татан идэж байгаа мэт чимээ гаргаж ихэлсэн байна. Цэнгэл хичнээн айсан ч үрд хүн гисэндээ хоёр хүүхдээ араараа хийж аваад бууга өөдрөө зүглүүлэн гохыг нь дарахад бэлдэн сууж байтал гэрийн гадаа хоёр нохоо нэг зүйл рүү хар хурхийн дайрах сонсогдоод гэнэт морин төвөргөн гарч дуу чи гэж нохой зандрах танил дуу үхэр мал мөөрг чимээ сонсогдов. Гэвч үл мэдэгдэх зүйлээс айж зүрхэнд нь хий орсон цэнгэл хаваржааруугаа явсан дүүгээ орж иртэл гадаг шааж гарсангүй. Бууг аач доош нь буулгасангүй. Дүүн орж ирмэгцээ гэр доторх ундуй сундуй байдлыг үзээд оргодол хулгайч дээрэмчин ирж уймүлчихэд ява юу хэмээн ботсон байна. Цэнгэл жавгаагаа ус цацсан сэргээх хоорондоо
Чамд ямар нэг хачин хүний дуу сонсогдсонгүй юу гэж асуусан байна. Дүүн. Над юу ч сонсогдсонгүй. Харин гэрийн ойролцоо ирж явхад таны буу дуугарах чимээ гарсан. Би надад л дохио өгч байгаа юм байлгүй гэж бодсон шүү. Гэж хэлсэн байна. Энэ явдал үнэхээр бодит тохиолдсон явдал бөгөөд Цэнгэлийн авгаа түүнээс хойш хийм дуудаад ирлээ гэж орилсоор галзуурчээ. Гэхдээ дээрх тохиолдол нь хүнд тийм ч муу зүйл хүргэж чаддаггүй. Зөвхөн хий дуу чимээл бөгөөд Монгол орны өргөн уудамтал их хөвчийн хаан чимэрхүү дуу шингэсэн газар захаас аваад зөндөө байдаг тул мэдэж явхад илүүдэхгүй түүхээчээ. 2. Манай нутгийн Жамц гэдэг эрийн би генетхэн муудсны дараа нутаг усныхан маань эгэлгүй хэмээн хүндэлдэг луузангуй ирж дүүнтэй уулзан их л удаж байгаад гарч ирэхдээ дүүгэн дохин дуудаж уулзъя гэж юм. Явж очвол заах чинь хөдөөлүүлэх газрын эзэнтэй уулзсан байна. Санамсаргүй харж яваад тааралдчихгүй юу? Уг нь түүнээс айгаад байх шаардлага байхгүй л тий. Тэр чинь авах хүндээ юр харагддаггүй юм. Харин Жамцад харагдана гэдэг чинь харин ч урт наслан гэсэн үг. Гэхдээ өөрөө жихтэй их айж зочирдсан учраас тэр сэвийг нь арилгахгүй бол сэтгэл санааны ямар нэг өвчтөй болж магадгүй. Тэгэхээр ингээ. Маргааш оройчи ахыгаа үхэр тэргэн суулгаад хөдөөлүүлэх газрын ойролцоо очив шүү. Ах ч найгаад байвал луузангуй ингэж яв гэж хэлсэн юм. Оршуулгын газрын эзэнтэй нүүр туулж тамхилахгүй бол болохгүй үхэн гэсэн гэж хэлээрэй. Би тэр үед зүсээ хувиргаад цагаан морхитлоод урдаас чинь явдчих. Чи намайг таньсан сэдв ахуулж өрөөсө болохгүй шүү. Би түүний сэтгэлийг нь засчихаад л яваад өгнө. Энгүүл ахын чинь би бараг тэр дор хоол сэв хийгээд босоод ирнэ штэ. Ингэж л аргалахгүй бол болохгүй юм шиг байна. Гэж ятгсан байна. Гайхсан дүүн зөвшөөрч орхиод гэртээ орж Жамцаас юу болсныг нь асуужээ. Цаатах нь их л айсан байдалтай. Би өчигдөр үхрээ залчхаад гэрлүүгээ буцаж явтал. Оршуулгын газрын хажуу талаас нэг цагаан морь хөдөлсөн хүн гараад ирсэн юм. Би хийм таарлаа гэж мэдээд буцахыг оролдсон боловч тэр хүн яах ихэн зургүй миний хажууд хүрээд ирсэн. Яндан цагаан өнгөтэй яс шиг туранхаа морь хөдөлчихсөн нүүрлүүгээ юудам алгаан унжуулчихсан царайн сайн мэддэхгүй хүн байсан юм а. Надтай мэдлэхээр нь би айгаад хариу юу ч дуугараагүй. Тэр хүн ганц тамхи гаргаж ирж асаагаад надад өгч өнөөдөр нэг хүний сүнсийг аваад ботсон да. Мо мөрмөн сүнс зөөсөр байгаад сүултээ ясан хэдрэг болж гүйцэл. Гэсэн амар юм ярьсан. Би юу ч дуугарлгүй гэрлүүгээ морины хаамыг залсан чинь араас удахгүй чамайг очиж аван шүү гэж хэлсэн. Гэд цөрхрөн хөөсөн юмсан жи. Энэ бүхнийг сонсоод ахих нь би үнэхээр муу байгааг анзаарсан дүү. Луузан өвгөний зааснаар бүхнийг үйлдэхээр шийдсэн байна. Тэгэд маргааш оройн үхэр тэргээ хөллөөд ахыгаа дээр нь суулгах хөдөлсөн байна. Ах нь эхлээд явахгүй айж байна гэж баахан татгалцсан боловч луузангуй ингэх гэж хэлсэн гэхийг сонсоод зориглон явахар шийдсэн юмсан чи. Ах дүү хоёр сартай шөнийн бүгэн замаар гэлдрүүлсээр оршуулгын газрын урдуур гарч явтал. Цагаан морь хөдөлсөн луузан өвгөн царайгаа таниулахгүй тулд юудам малгай өмсчихсэн урдаас нь гараад ирхэн тэр. Тэгээд зэрэгцэж ирээд сайн явж гинөө гэж мэдлэхэд дуу хоолой нь айл биш юм шиг санагдсан боловч дүүн зориуд ахад танигдахгүй тулд дуугаа өөрчилж байна гэж бодоод нэг их юм сансангүй. Хариуд нь мэндэлж луузан өвгөний зааснаар 2 хоногийн өмнө манай ах тантай таарлцсан юм уу да гэж асуухад зүсээ хувиргасан луузан өвгөн. Тийм. Би уйдаад тэнэж явсан юм. Ойрт хүн амтан үхэх нь ховор болоод заримдаа уйдхаараа гадуур гарч дэмий явдаг юм л та. Тэгэж яваад нэрэ энэ хүүтэй таарлаж хэдэн дэмий үг хэлчихсэн байх шүү. Гэснэ. Ганц тамхиа гаргаж нэрэд тамхи тат химээ сарваасан байна. Дүүн үг дуугүй тамхиг нь авч сарвал дууны хомоол нухаад хийчихсэн юм шиг хоолой зурм гашуу муухай амттай байсан тул хахаж цацаад сүйд болжээ. Жамцч гисэн тамхинд хахаж цацаад зоолтой тэргэн дээрээс унчихсангүй. Зүсээ хувилгасан луузан өвгөн тамхиа буцаан авч ёжтой наргагүй нэмсэглээд та нарын татдаг утааг ямар гашуун утааг их авч
Жинхэнэ гашуун утаач нь ийм байдаг юм гэд соруулаарч нь төрүүлж өргөчээ. Тэгснэ. Та наахаар би эртүүд арай хэтрүүлээ тоглочихсон байл. Миний авах хугацаалаа болоогүй. Энэ хүн чинь урт наслах хүн юм. Айхэргүй. Үүнээс хойш надтай орой өдөш энд тэнд таарлдвал бидгий айж байгаарай гэж хэлэхдээ дүүн. Луузан гайч ёстой мундаг жүжиглэж байна да гэж бодож байсан аж. Оршуулгын газрын зүгээс гарч ирсэн цагаан морьтой хүнч тэгсгийгэд тэр хоёроос салж утсан байна. Нөгөө хоёрч гэрлүүгээ эргэжээ. Тэгтэл Жамцын сэтгэл сая л нэг онгоо бололтой. Саяын хачин хүн нэр намайг урт наслна гэж хэлв. Хэмээн бүр нүдэн сэргчгсэн асууж байхыг хараад луузан өвгөн бид хоёрын хэрэгэлсэн арга зайлж үрдэнгөө өглөөдөө гэж бодчих. Тэд цаашаа нэг их холдож амжаагүй байтал урдаас нь цагаан морь хөдөлчихсэн луузан өвгөн ахяад л хүрээд ирж яваа харагджээ. Өвгөн яарч байгаад нүрээ далдлах юудингээ мартчихсан бололтой. Нүүрэн цоо ил харагдсан тул Жамц дорн таньж. Луузан ахал дамжиглаж яваад байсан юм байна шүү дээ гэсэн ажээ. Дүүнч гэсэн түүнийг хараад урам хугарч сая ирчгээд дахиад яах гэж наашаа явсан юм бол хамаг төлөвлөгөө бүтэлгүй итлээ гэж бодоод өвгнийг ойртон ирэх үед. Сая та бид хоёр дээр ирээд яваагүй мó гэхэд луузан өвгөн мэл гайхжээ. Тэр гэрдэг ажил амжихгүй байсаар дөнгөж сая яаран сандран гарч ирлээ. Ямар сайндаа юудингээ хүртэл мартчихад явж байгаа нэг гэлсэн юмсан жи. Жамцын хүү гинэт сэртсгийч ахаасаа ялимгүй холдоод тэгээд сая бид хоёр дээр ямар гэж амтэг хурж ирээд явчих ба гэвэл луузан өвгөнч өөрөө хариулт гэлж чадсангүй энэ явдлаас хойш Жамцын бие тэнхрэн сайжирсан боловч харин дүүгийнхэн сэтгэл хямран цочирдож оршуулгын газрын хүний тамхинаас татсан химээг сэжиглэж бээн өвдөж нэг хэсэг сандаргажээ. 3. Тойлонд хүмүүс төдийл таата биш ханддаг бөгөөд үе үеийн ном судартч тойлны талаар нэг их сайхан зүйл бичээгүй байгаа нь үүнийг давхар нотолдог юм. Эрдний германчууд анх тойлыг ромчуудаас олзлон авч өөрсдийнхөө сийсэн дүр төрхийг олж хармагцаа эхэд цочирдон хаг цохиж хайдаг байжээ. Гоовцлон төгс хүүхнүүд л өөрсдийн төрхийг харж сэтгэл ханах гэж тойлны өмнө сууж дасаагүй бол хүн төрлөختн тэрхүү гялгар шилийг хаг цохиж хайсаар байгаад одоо хүртэл хэрэглэж сураагүй байх байсан биз? Бид тойлонд харагдахдаа өөрийнхөө жинхэнэ царай зүсийг харж байна гэж итгэдэгч боловч зөвхөн сүнсэл олж хардаг гэсэн ойлголт эртнээс эдүгэ хүртэл хуучрахгүй оршсоор байгаа нь гайхалтай. Хүний зөвхөн сүнсэл тойлонд харагдахаас бус үнэн дүр төрх нь харагддаггүй гэсэн ойлголт бараг л хүн анх тойлыг бий болгосон үеэс гаралтай сүсэг бишгэлээжээ. Сүнс хов хоосон байдаг болоо тойлон дох дүрсч мөн адил хов хоосон. Тиймээс тойлонд хүн зөвхөн өөрийнхөө сүнсийг л олж хардаг гэсэн тайлбар улам батчин бэхэжсээр байгаа билээ. Энд тойлтой холбоотой нэгэн үйл явдлыг өгвөл. Дэлгэрмаа тойлонд жигтэйхэн дуртай хүүхэн байжээ. Ёр нь хүүхэд байхасаа л тойлны урдаас салтдаггүй. Гэртэн тойл байхгүй бол архинд орчихсон хүн шиг тойл үгүйлэн байж ядаж аргаа барахта зургатаа унтраачхад өмнө нь суугаад гялгар хар бэлэгцэнд нь нүрэ тойлдож суудаг нэгэн байв. Арх тамхинд орно гэдэг шиг тойлонд орно гэж нэг өвчин эм хүнд тусдаг бололтой. Дэлгэрмаа хинч харсан муухай гэхээргүйч тийм сайхан бүсгүй бас биш байв. Харин тойл түүнийг байгаагаас нь хэдэн хувь илүү сайхан харагдуулж өөрөө өөрийгөө бишрэхэд хүргэдэг учраас тэр бээр яванда тойлонд бараг л хайртай болсон нь тэр юм. Түүнийг сургуульд байхад нэг удаа аав ээж хоёр нь хэрэлдээд гэртээ байсан том толийг нь хаг цохин хаяхад дэлгэрмаа дурлалт залууг нь нүдэн дээр нь алаад хайчихсан юм шиг хачин эвгүй хагцлыг мэдэрч бачимдан уурлаж бараг л амиа хорлох шахаж байсан гэдэг. 22 нас хүрэхдээ дэлгэрмаа өмнө нь байнга эргэлдэж суудаг тойлныхоо буй наар ч юм уу ямар ч ирийн нүдэнд гологдохгүй цэвэрхэн гойлог хүүхэн болж торинсан байв. Тэр тойлныхоо ачаар нүүр царайгаа ямагт сэргэн засч явсны дүнд нэлээд чинэлэг айлын хүүг өргөцсөн юмсан жий. Ингээд хурмаа хийсний дараахан дэлгэрмаа унтлагынхаа өрөөнд асар том тойл захиалан авчруулж өөрийнхөө биеийг тал бүрээсэн ширтэж суудаг ажилтай болсон юмсан ч.
Мөн үүдний хөөрөнд, гал тогооны хөөрөнд, зочны хөөрөнд гээд тойл үлгэж болох бүхэл газар том гялгар шил үлгсэн тул хэн хүнд нүд гялбам шил төл болсон өрөөнд амьдарч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх болжээ. Тэр бэр гэртээ юу ч хийсэн зөвхөн өөрийгөө л толинд олж харах бөгөөд өөрийгөө харахгүй нэг л агшин таарвал төвчиж чадхаа болсон аж. Нэг удаа гэрийн үйлчлэгчээр ажилд орсон бүсгүй гаалгын өрөөг нь цэвэрлэж байгаад ханандах толийг нь санамсаргүй унгааж хагалахад дэлгэр маа нөхрийнхэн духыг хаг зогсноос дутхгүй уурлаж хөөрхий бүсгүйг зэрлэгээр зодож занчин хөөж явуулсан аж. Үүнээс хойш гэрийнхээ толинуудад гадны хүн ойртуулахаа болсон бөгөөд зөвхөн өөрийн гараар цэвэрлэж янзалдаг болжээ. Гэвч нэг өрөө дэлгэр маа найз хүүхнийхээ толь шиг гялцэл болсон машинцсан хандгайт руу салхинд гарахаар явж байхдаа осолд орж ухаангүй шахам эмнэлэгт хүргэгдэн ирээд нас баржээ. Түүнийг нас барсан шөнө гэрт нь хоёр гэрийн үйлчлэгч байсан бөгөөд нөхөр нь эзгүй байсан аж. Хоёр үйлчлэгч галзуухны өрөөнд амхан даал тансаглан загасны шүл хийж байтал гэнэт зочны өрөөний томтол тас нисхийн хагарах чимээ гарч сүнсийг нь зайлуулчих шахсан байна. Тэр хоёр тухайн үед эзэгтэйгээ нас нөхчснийг мэдээгүй байсан учраас одоо дэлгэр маяр үлч боож өгөхөөс гадна бараг л алхаас наагур юм боломт хэмээн их л сандарч орох гарах газраа олж чадсан байна. Тэгээд шалан дээгүүр тарсан шилний хагархай цуглуулж зогсдол гэнэт унтлагын өрөөнөөс дэлгэр маа гараад ирсэн ажээ. Унтлагын цагаан хувцс өмсөж толгоогоо алчуураар ням бай ороосон түүний зүүн талын хазар ялимгүй цус болчихсон зогсож байж. Сандарсан хоёр үйлчлэгч энэ тол гинэтхэн унаад хагарчихлаа гэхэд дэлгэр маа ер ууралсангүй. Харин тийм ээ. Сая би наашаа гарч ирэх гэж байгаад хагалчихсан юм. Гэсэн хачин үл ойлгогдох зүйл хийлээд цаад өрөө рүүгээ орчихсон аж. Хоёр үйлчлэгч мэл гайхан. Эзэгтэй хандгаад орж хонно гэд явсан биш билүү? Хизээ замдаа хүрээд ирчихвэ. Чи бид хоёр яахаараа мэдтгүй байна. Гэлцэж суутал галзуухны өрөөнөөс дэлгэр maaгийн дуу гарч тэр хоёрыг дуудсан байна. Хоёул сандран гүйж очивол дэлгэр маа толны өмнө зогсчихсан. Та хоёр надад нэг сайхан хүрэн шүл хийгээд өгөхгүй юу? Гэд нүүр амаа янзлан байж. Энэ үед эзэгтэй гэмтлийн эмнэлгийн сэхэн амьдруулах тасгийн орон дээр амьсгал хурааж байгааг хоёр үйлчлэгч бүсгүй мэдсэн бол айсандаа шууд гараад зогтчих байсан бизээ. Гэхдээ нэг үйлчлэгч нь дэлгэр мааг толинд харж байх үед царай зүсэн цаад толинд нь огт харагдахгүй байгааг анзаарсан боловч би л буруу харжглаа гэж бодоод нэг их сүртэй юм бодоогүй байж. Хоёр бүсгүй хурдан гихч шүл хийж өмнө нь тавьсан боловч дэлгэр маа зөвхөн үнэрлэж үзчихэд амссан ч үгүй гараад явчихжээ. Гэтэл түүнийг өрөөнд орохоор дээшээ гарсны дараа хонгол дөлгөөстэй байсан том толь бас л тас нясхийн хагарч хоёр бүсгүй сэтгэлийг сэрхийлгээд хайчихж. Тэр хоёр өмнө нь зөв зүгээр байдаг байсан толинууд яагаад ингэж дараалан хагараад байна гэж ярилцсаар толны хагархааг цэвэрлчгээд эзэгтэйнхээ хачин байдлыг гайхан нөхөртөөгөө хэрэлцсэн юм байлгүй гэсэн таамаг дэвшүүлээд унтахаар хэвдэцгээжээ. Гэтэл тун удалгүй нөхөр нь учиргүй яаруу орж ирээд үйлчлэгч нарыг сэрэн. Дэлгэр маа аварт ороод дөнгөж сая нас барчихлаа гэж хэлэхдээ тэд гайхсанта ухаан алдах шахсан байна. Та юу яриад байна? Эзэгтэй өрөөнд унтаж байгаа шүү дээ гэж хэлэхэд гайхсан нөхөр нь дээшээ гарч харсан боловч хэнийг ч олсонгүй. Үүнийг мэдээд хоёр үйлчлэгч нь толь хагарсан болон эхнэр нь юу хэлж хийж байсан талаар бүгдийг тоочод. Бид хоёр айж гинэ. Энэ байшинд байж чадахгүй. Биднийг явуулаач хэмээн гуйж эхэлсэн байна. Нөхөр нь арга буюу тэднийг явуулаад ганцаараа үлдэж ах дүүсээ утсаар дуултчихад гарах гэж байтал унтлагын өрөөнд нь толь хагарах чимээ сонсогдчихэ. Тэр гайхан дээшээ унтлагын өрөөндөө ортол саяхан нас барсан эхнэр нь том толны урд үсээ самнаа зогсож байсан аж. Энэ хачин үзэгдлийг хармагцаа айсан нөхөр нь тэр чигээрээ гарч зүгтаагаад байшин дахиж хизээж очоогүй гэдгээ. Ойрын төрлийн нэг хамаатандаа хямд үнээр зарсан бөгөөд эхнэрийнхэн сүнс үзэгдээд байгаа учраас лам нараас асуувал сүнсэн толиндоо шүглэж шингэсэн байна. Ер нь амьд байхдаа сүнсэн зайлаад толиндоо шингэчихсэн хүн байна.
бүх толийг хагалж хог дээр хаях хэрэгтэй гэсэн юмсан жээ. Ингээд байшингийн бүх толийг ачиж цагаан давааны хогон дээр аваачин хаг цохиж хайсны дараа бүсгүй сүнс үзэгдэхэ болсон гэдэг. Гэхдээ хэд хоногийн дараа уг толнуудыг хагалж хайсан газар хоёр хүүхэд тоглож байгаад нэг нь санамсаргүй бүтнээр шахуу үлдсэн гоёлын жижиг толийг шохоорхон авч хармаалаад гэртээ харсан юмсан жий. Гэтэл маргааш нь хажуугийнхаа байшингийн дээвэр дээрээс үсэрч буухдаа хажуу тал нь хагархай тол халааснасаа мартаад яг тэр талынхаа гуяар газар хавсран унаж аимшигтай гэмтсэн байна. Тойлны хагархай хүүгийн артарын судсыг тасалсныг хүмүүс мэдсэнгүй. Цус их алдсан учраас эмнэлэгт хүргэсэн боловч сэхээ оролгүй байсаар өнгөрчээ. Хүүг унахад дэрэгдэн байсан хүмүүс харманаас нь гарч ирсэн хажуу тал нь хагархай толийг эцэг ихт нь өгсөний дараа тэд санаандгүй таньдаг бөөдөр очиж түүнийг харуулсан байна. Тэгэхэд бөө тойлны хагархайг үзэж байгаад хээр хайсан эм хүний энлэнд сүнс шүглэж хорогдсон тойлны хилтерхий авснаас амиалджээ. Баруун зүгт байгаа ах トゥ хамаатан садангууд нь аваачиж өгч устгуул. Дэлгэрмаагийн амьдарч байсан газрыг тодорхой зааж өгсөн гэдэг. Ер нь хаан ихтэйгээс хагархай тойлны хилтерхий авч болохгүй. Амнаас заяа төрөгт маш муу гэж ярьдаг нь үнэн болохыг энэ явдал гэрчлэн өгүүлж байгаа мэт санагданаа.